Ерөн төрийн албаныхан ч гэсэн 8 цагаас ажилдаа ордог байсан. Тэгээд намын залуучууд ч гэсэн өглөө 8:30-аас цуглаад бүгд хэлбэлээ хангалаа. Залуучдын өмнө төлөвлөж байгаа асуудал маань сайхан хэлэлцээ. Тэрнээс тэр асуудлыг шийдвэрлэх одоо гарцаа хамтаа эрэлхийлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, за тэгээд залуу хүний хүсэл эрмэлзлээр цаашаа хийж бүтээх юм. Өргөдөө дөрвөн сэтгэлтэйгээр энэ арга хэмжээнд сайхан идэвхтэй оролцгоё залуусаа гэж уриалмаар байна. Нийслэлийн нэгдэлтэй гэдгээ очиад харуулъя гэж уриалмаар байна. Чингэлтэйг нь чигээрээ гэдгээ очиад харуулнаа гэж хэлмээр байна. Одоо бид нар ирэхгүй бол одоо хизээ ирэх үү? За тэгээ чадах бүхнээ хийнэ гэж. Баярын зүрх, нэг зүрх. Залуу самцтай хүчтэй шүү. Бүгдийг чадна. Их хотын залуучдын цуглуулалтанд амжилттай оролцохыг хүсэн ирээё. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо гэдэг их айлын нэгэн хүсэл эрмэлзэлтэй нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэрлэгтийн төлөөх зорилготой 250 залуус их хотын залуус нэртэй чуулганы зохион байгуулахаар инхүү хөдөлж байна. Хаан залуус байна. Тэнд эрч хүч, хайр дурлал, анд нөхдийн нөхөрлөл, дурсамж дутагдал цалигж байдаг юм. Монгол улсын хүн амын тэнх хагас шахуу амьдардаг нийслэлд залуусын идэх оролцоо, бүтээлч байдал жухлаар тавигдж байна. Энэ ч утгаараа нийслэлийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо 9 дүүргээс төлөөлөл болж ирсэн залуучуудаа бие биетэй танилцуулж, нэгтгэн нийлүүлж, үжил бодлоо хамтдаа хуваалцах, санал сэтгэлээ солилцох, нөхцөл боломжоор хангасан чуулганыг зохион байгуулах шаардлага гарсан юм. Анх удаага нийслэлийнхаа залуучуудын дундаа 9 дүүргийнхаа залуучуудын байгууллага мөн одоо салбар зөвлөл хороо олгон дээр байдаг салбар зөвлөлийн залуучуудын дунд анх удаага зохион байгуулж байна. Манай нийслэлийн залуучдын байгууллагын барьж байгаа нэг бодлого бол бид ярихаас илүү бүтээлч хамт олон баяа гэдэг. Тийм зорилгыг шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлээд бүгд ярьж тохирсон. Тэрний хаврын бид одоо бас нийслэлийн удирдлага Монгол Улсынхаа ерөнхий сайтай хамтраад сэлэг болыг урсгах ажлыг анх санаачилж өнөөдөр одоо бас ажил хэрэг болоод ажил нь явж байна. Тэгэхээр цаашдаа одоо Улаанбаатар хотод 9 дүүрэгтийн спорт комплексуудыг барихад бид одоо санаачлаг гаргах залуучуудынхаа одоо оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бас нийслэлийнхаа удирдлагуудаа бид бас ярьж тохирсон зүйлүүд нь энэ онд гэхэд 9 дүүрэгт усан бассейн, усан котог байгуулах ажил нийслэлийн одоо удирдлага санаачлаад хамтраад бидүүдээс хэрэгжүүлж байна. Цааш залуучуудынхаа чөлөө цагийг зөв боловсрон өнгөрөөх, тэдний одоо нийгэмд оролцоог дэвшлүүлэх чиглэлээр бол идэвхтэй олон үйл ажиллагаа явуулахаар одоо төлөвлөж байгаа. Шинэ залуучуудаа аваад хоорондоо танилцж нөхөрлөх. Хамгийн гол нь хоорондоо танилцж нөхөрлөх. За намынхаа төлөө одоо юу хийх үү, хотын төлөө юу хийх үү гэдгээс хоорондоо ярилцах гэсэн уулзалт хийж байгаа юм. За залуучууд бол их хүчтэй. Хамт олон л доо. Тийм утгаараа нэг дуун дор нэгдээд, нэг уран дор нэгдээд зэ санаагаараа ойлгоцсон тохиолдолд бол ямар ч ажил хийж дөнгөдөг чаддаг юм чадaltaй залуу хүмүүс байдаг. Хотын залуус гэдэг нь өөрөө хоттой байх шүү дээ. Сэвэн сайхан орчинд амьдрах шүү дээ. Биений хүндлэлт соёлтой орчинд амьдрах шүү дээ. Гэсэн ийм сараамуудыг энэ уулзалтан дээр бас залуучууд нөлөөлөхгүй ярих хаал гэж бодож байна. За аль дүүргээс ирсэн бэ? Уянгал дүүргээс. За тэгэхээр үйл ажиллагаа ихэж байна. Сэтгэл ямар байна? Маш энэ маш сайхан зохион байгуулалтаа хэлж байна. Би ямар ч байсан скватер дүүргийнхаа залуучтай холбоог төлөөлөд бүх хүмүүстэй холбооныхаа залуучуудад сүртэй хүчтэй скватерийн залуусыг хараарай гэж хэлмээрээ.
ямар байна Өө сэтгэл сайхан байна. Өнөөдөр ингээд цэвэр агаартай бүгдээрээ ингээд гарсцаа. Хүүхд насаад орсод үнэхээр гоё байна. За. За чи ямар байна? Миний үед маш их баяртай байна. Тэгээд маш хүүхэд насндаа очсон юм шиг. Айгүй гоё байна. Тэгээд манай Баян зүрхийн нийт зүрхтэй залуучууд энэ үйл ажиллагаанд манлайлагч байна. Чуулганаар их хотын залуусын хувьд тулгамдж байгаа асуудал тэдгээрийг хэрхэн шийдэх талаар ярилцаж, нийгмийн оролцоогоо идэвхжүүлэх талаар хэд хэдэн хэлэлцүүлгийг хийлээ. Хөгжлийн төлөөх зүрхтэй залуус маань хувь хүний чадвар чадамжийг хөгжүүлсэн сургалт хичээл илтгэлүүдэд идэвхтэй оролцлоо. Дүүргийн төлөөлөн ирж оролцож байгаа залуус дүүргийнхээ өнгө төрхийг илтгэх зорилгоор хувцас, хаяг болоод ялах тэмдгүүдээр чиглэрсэн нь арга хэмжээг уламж зохион байгуулалттай болгож байсан юм. Хэр ажиллаж байна? Зохион байгуулалтын хувьд арга хэмжээ ямар хөө болж байна вэ? Гоё болж байна. Намайг хүүхэд захад ирж байхаас шал өөр болсон байна. Их өргөцсөн байна. Манай албаны хамгийн ихний дүүрэгтэйгээ гэж бол одоо хөл өмгийн тэмцээн байгаа. Бас 24-5 нар хөл өмгийн тэмцээн явуулна. Эхний удаа дүүргээ ямарч байсан нэгцэн нэг баг болгож чаднаа гэж амлаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга энх төр нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Оюун Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Алтан Сүхэн, удирдах зөвлөлийн гишүүд, нийслэлийн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны дарга Баяр Багнай, нарийн бичгийн дарга Сэретер болоод нийслэл дүүргийн тэргүүлэгчид салбар зөвлөлийн дарга нарч амрагдсан байлаа. Баяртай байна. Миний хувьд энэ үйл ажиллагаанд 2 дахь удаага оролцож байгаа. Тэгээд Баян зүрх дүүргийн 125 дугаар үр буюу 24 дугаар хоноос залуучуудаа тэмдэглэж хоёулаа ирсэн. Сэтгэл маш их өндөр байна. Тэгээд бидний өнөөдрийн энэ үйл ажиллагаанд зориулсан агаар тэнгэр маш их гэсэн маш их гоё байгаа. Сэтгэл их хангалуун байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааны гол ач холбогдол нь яг юунд оршино гэж өөрөө бодож байна вэ? Ерөөсөө Монголын залуучуудын сэтгэл зүрхийг нэг зүг чиглүүлээ. Нэг хамт олон шиг байцгаая Монголынхаа ирээдүйн талаар хамтдаа сэтгэл зориутай гэж бодож байгаа миний хувьд. Яг залуучууд гэдэг утгаараа одоо ер нь бол Монголын залуучуудын сэтгэлгээ, залуучуудын хандж байгаа байдал одоо нэмэр бүх зүйл маш гоё байна. Үнэхээр өөрөө ч би өөр хувь хүн бас залуу хүн хараад айгуу гоё сэтгэл хөдлөж байна. Энэ бичлэг үзэж байгаа залуучууд ахын бол бид нартай нэг дээр яагаад гэвэл энэ ч байгаа бүх хүмүүс дандаа Монголда өөрийн гэсэн юугаар лидер тийм болохоор нэг дээр л хичээлээ. Хүн хөгжүүл Монгол улс хөгжлөөр итгэдэг юм. Оюут толгой чухал, таван толгой чухал. Гэхдээ Монгол толгой илүү их чухал юм гэдэг бид нар боддог. Сургалтаар холбооны ерөнхийлөгч залуустай хандан өөрийн хувийн амьдралаас амьд түүх сөхөж залуусыг урамшуулсан бол нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн оюун ухааны мастер Атанбаатар ой тогтоолтын нууцаасаа дэлгэж харин удирдах зөвлөлийн гишүүн Royal Academy-ийн захирал учрал харилцааны төлхөр ур чадвар өөрийгөө хэрхэн үнэлж бүтээлч байдлаар амьдралд хандаж эх орноо удирдан авч явах талаар сургалт явууллаа. Залуучуудтай танилцж, цааш хийх ажилдаа төлөвлөж, сайхан хугацаа авч байна. Монголд залуучуудын төрийн бас байгууллагууд олон байдаг. Тэр дундаас хамгийн өргөн цар хүрээнд Монгол орны өнцөг болон хүрч салбар аймаг дүүрэг ингээд сондуудад хүрч үйлчдэг энэ залуучуудын нийгмийн ардч Монголын залуучуудын холбооны гишүүн байснараа би Монгол орныхоо дүүрэг орныхоо хөгжил цэцгэлтэнд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа бас бусад залуучуудад үлгэр дүүрээр болохыг хичээж явдаг. Тэгээд энэ холбооны гишүүн байгаадаа би үнэхээр бахархдаг. Залуу насныхаа нэг хормыг ч гэсэн зөв зөвлөлийн төлөө, Монгол улсынхаа төлөө, төрлөх хорооныхоо төлөө бид нэ зориулж чадах юм бол бид нар эргээд харахад бахархах зүйлтэй амьдрах болно. Энэ бол бүгдийн амьдрал бүргэд үргэлж салхисүр систем залуучтай. Баярлалаа. Нийслэл маань өнөөдөр 2 өдрийн арга хэмжээгээр ямар ашиг хөдөлгөж байгаа юм бэ гэх юм бол анхан шатаа сонсё. Тийм ээ, анхан шат маань ер нь нийслэлээр ямар байх хэвээр юм бэ? Бодлого чиглэлийн үед тийм ээ.
ер нь ямар яаж ажиллах ёстой гэдэг талаар энэ нийслэл одоо залуучууд маань хэрхэн цаашдаа үйл ажиллагаа явуулах юм бэ? Ер нь одоо холбооны маань бодлого чиглэл ямар ах юм бэ? Залуучуудаа бид нэр яаж нэгтрүүлж тийм ээ ингэж ажиллах юм бэ гэдэг талаар өнөөдөр бид нэр зөвлөлтлөө. Өнөөдөр бол манай бүх одоо хороондын анхан шатн дээр ажиллаж байгаа залуучууд маань хүрэлцээрсэн байна. Цаашдаа яг хотын хөгжилд яг ямар асуудлаар залуучуудаа болго илэрхийлэх зүйтэй байдаг хэлцүүдийг өрнүүлж байна. Сургалтанд сууж байна бас хамтдаа сайхан танилцсан нөхөрлөж байна. Энэ нь их чухал юм аа гэж бодож байгаа. Тэгэхээр нийт хүн амын 3.1-ийг бүрдүүлж байгаа нийслэл Улаанбаатар хотын залуучууд маань ямар бодолтой, ямар үзэл баримталтай байхаас цаашдаа бас Монгол улсын хөгжил шалтгааллах нь дамжиггүй. Энэ ч доороос бид нэр илүү их анхан шат руугаа бүрдүүлсэн бодлогыг явуулж байгаа. Тэгээд өнөөдөр хороон дээр ажиллаж байгаа залуучуудтайгаа дүүргийн түвшинд ажиллаж байгаа залуучуудтайгаа уулзаж бас олон талаар ярилцж байгаа нь бол өөрөө цаашдаа нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос нийслэлийн түвшинд юу хийх вэ? Цаашдаа бас ямар хөтөлбөрийг бид нар залуучууд руу хандан дэвшүүлэхэд чухал вэ гэсэн зүйлийг бид нар бас өөрсдөө ч гэсэн ойлгож авч байгаа чухал арга хэмжээ олж байна гэж ойлгож байна. Залуу хүнийг хөгжөөнд чөлөөт цаг үеэр төсөөлж байна. Хичээл сургалтын дараа залуусын дунд спорт нөхөрлөлийн уралдаанд тэмцээн явагдлаа. 9 дүүргээс ирсэн залуус маань өөрсдийн хурд хүч авхаалт самбаагаас сорж уухай тэмцээн олон саталтаар өрсөлдсөн юм. Танайхад ямар вэ? Айгу хүнд байлаа. Гэхдээ өстө ард нэрээ уухаачаад байсан учраас амар өвчтэй ийсэн. Юу н гайгүй юм байна уу? Юу н өшөө олон цагаар эргүүлмээр байна уу? Эргүүлнэ шүү дээ. Шаардлагатай үед бол хэд эргүүлнэ. Ямар тэмцээн байл? Буйга тэмцээн дээр нэгдүгээр эзэллээ. Саяны тэмцээн дээр бас амжилттай оролцлоо. Одоо олон таталт гээд 3 дахь тэмцээнээ хүлээгээ сууж байна. Зага ус таталтын одоо тэмцээн бол одоо багийн хүч нэгдлийн илэрхийлдэг. Энийг бол одоо манай Баян зүрхийн баг хамт олон бол харуулжлаа гэж бодож байна. Орой болоход дөрөв тус бүрээс ирсэн залуус өөрсдийн бэлдсэн мэндчилгээгийн бие биедээ толилууллаа. Мэндчилгээ бүр өөр өөрийн онг аяс утга агуулгатай байсан нь залуус маань өнөөдрөөс сайхан маргааш шиг бүтээх их хүсэл эрмэлзлэр дүүрэн байгааг нь илтгэж байсан юм. Залуусын энэлт хүсэл мөрөөдлийг дэмжиж нэгэн зүгт байгаагаа илэрхийлэхээр хамтлаг дуучид маань ирсэн байлаа. За бит бокстгоо. Ийхүү Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн залуус маань нэгдэн нийлж, үзэл бодол, санал сэтгэлдээ хуваалцаж, нийгмийн оролцоогоо идэвхжүүлж, хотынхон ирээдүйн хөгжилд залуус бидний оролцоо туйлын чухал. Бид нэг зорилго, нэг зорилт, нэг санаатайгаар ажиллах болно гэдгийг тэд хэлж байлаа. Их хотын 9 эрдэнэ болсон 9 дүүргийн залуустаа амжилт хүсье.